Энэ бол манай анимын гол дүр Гожо. Тэрээр хүүхэлдээ маш их зуртай, бүр хайртай. Том болоод өөршигээ хүүхэлдээ хийх мөрөөдөлтэй. Яг одоо тэр илүү сайн хүүхэлдээ хийхин тулд бэлэг сургуулалт хийж байна. Түүний найз нь хэлэхдээ яагаад октын тоглоомд тэгтлээ дуртай юм бэ? Би чамайг үзэн ядчих чи эрэгтэй хүүхчтэй гэдэг. Ингээд яг одоо цагт ирэхэд манай залуу нэлээд том болчихсон. Яг л хүүхэлдээнд дуртай, хайртай хийвэл огт өөрчлөгдөөгүй байлаа. Өдрийн хоолны үеэр өвөн түүнээс ахлах сургууль дээр найзуудтай болж байна уу гэхэд сандраад мэдээж найзууд байлгүй яах вэ гэв. Гэтэ энэ үнэндээ худлаа л да. Сургууль руугаа алхаж байхад сургуулийн хүүхэд ардаас нь гүйж ирээд тэрж аваад царайг нарчаад уучлаарай би хүн анд орчихъя гэдэг. Манай залуу ангийнхаа хамгийн арын судалтан суудаг. Хинтээж ярьдаггүй, түүний ганц яхахыг хүсдэг зүйл бол түүний барбинууд. Та нарын харж байгаачлан түүний амьдрал жаахан гонигтай. Тэгсэн гинэд нэгэн эмэгтэй түүн рүү ар нуруугаараа чиглээ шидэгдэж байдیں۔ Түүний нэр бол Марин. Тэр сургуулийн хөөрхөн охин ба хүн бүр түүнийг мэддэг. Яг одоо энэ мөчид манай залуу баг анх удаа жихэн эмэгтэйтэй ярих гэж байна. Хэдэн өдрийн дараа Гожо сургуулийн оюутлын машиныг ашиглаад Барбинда хувцсийгээд Барбитайгаа яриад байж байхад гаднаас Марин орж ирээд түүнд баригдчихдаг. Тэгэд манай эмэгтэй шоолж уурлахаас илүү оюутлын машин яаж ажиллахыг мэддэм үү? Ямар мундаг ингээд Барбинда хувцсойж байгааг нь олж мэдээд Марин шууд хувцаа талиад хэлдэг. Ингээд амьдралдаа анх удаа тоглоомон Барбигаар тоглох биш жинхэнэ Барбигаар тоглох мөч ирдэг гэж астай бодлоо. Марин зүгээр л өөрийн дуусгаагүй байгаа косплей хувцаа түүнээ дуусгахыг хүсэж байгаа юм байна л дээ. Учир нь өөрөө энэ тал дээр тийм ч сайн биш учраас. Ингээд манай залуу түүний хүсэлтийг хүлээж аваад чадхаараа хичээхээ хэлдэг. Яагаад тэгэхээр тэр эмэгтэй түүний хийж буй зүйлийг дэмждэг, урам өгч Барбигаа илүү сайн хийх итгэл найдвар өгж байгаа учраас. Эмэгтэйгийн косплей болохыг хүсдэг дөрүүд нь нэмэх 18. Халуухан эротик анime манга тоглоомын дөрүүд юм байна л да. Ингээд эмэгтэй манай залуугийн мөрөн дээр нь цохоод баярлснаа хэлээд түүнээр инээмсэглэдэг. Маргааш нь Гожо гэртээ ганцаараа байж байтал өрлөггүй зочин болох Марин гинэт хүрээд ирэв. Хаягийг нь интернетээс хайж олж мэдээд олоод ирсэн гинэ. Тэгээд чиз кейк өгөнгөтэй шууд өрөөлөө яваад орчдөг. Тэгсэн анх удаа жинхэнэ эмэгтэйг ардаас нь ийм байдалтай харж байгаа манай залуугийн бүр хамаг юм сонирн болохоос гадна өвөөгөөс нь өөр хин ч орж иж байгаагүй байхад бүр өөрийнх нь өрөөнд нь ийм хөөрхөн охин ороод ирсэн байхад нэлээд сандарсан байдалтай байх нь ойлгомжтой. Манай залуу өөрийгөө хянаад тайвшруулад Маринаас биенийх нь хэмжээг авна гэдгээ хэлдэг. Марин эхнээсээ хувцснуудаа тайлаад манай залуу зарим биенийх нь хэсгийн хэмжээг нь авахар болдог. Манай залуу чичид сандарч байсан сүүлдээ санаа зовхон байхгүй. Энд чинь зүгээр л ажил шүү дээ гэж удаа толгоороос нь эхлээд хэмжээгээ авдаг. Хэрэгтэй эсвүүдийнхээ хэмжээг аваад бичиж тэмдэглээд манай залуу ажлаа амжилттай дуусгана. Оройн Марин явахаас өмнө манай залууд өөрийн болохыг хүсэж буй дүртэй тоглоомын CD-г нь өгдөг. Шөнө нь өвөө нь гэртээ ирээд манай залуугийн өрөөлөг нь ороход нөгөө өгсөн нэмэх 18 тоглоомыг нь тоглож үзээд хараад судлаад бүр тэмдэглэл хөтлөөд сууж байдیں۔ Ачхуу нэмэх 18 бичлэг үзээд араасаа ингэж харагдд юм байна гэд бүр тэмдэглэл хөтлөөд байхаар бүр шок үсттэй. Ингээд өглөөс ирэхэд манай хүн өчигдөр орой баахан нэмэх 18 үзчихсэн болохоор тэрийгэ зүүдэлж л тээ. Тэгээд хэсэг завгүй болноо. Сургууль дээр очиод Гожо Маринта таарахаас зайлсхийж зүгтах маягтай явж байгаад хүмүүсийн ярьж байгааг анзаархны Мариныг сургуулийн од хамгийн хөөрхөн дийлэх залуучуудын сэтгэлийг булаадаг гэдгийг нь олж мэддэг. Тэгсэн манай залуу эсрэгээр ичимхий, хүнтэй яаж харьцах мэдрэмжгүй номын хүн шүү дээ. Харин Марины хувьд түүний эдгээр зан нь тэдний нөхөрлөлт нь огтхон ч хамаагүй байлаа. Ингээд тэр хоёр хэд хэдэн материалууд авах гэж дэлгүүр ороод гарч ирээд манай залуу хэлэхдээ үдсгэлэнтэй хөөрхөн гэдэг үгний утга учирыг анх би Барбиг хараад мэдэрсэн. Тэгэхээр би энэ үгийг хэлж байвал үнэхээр зүрхний үнээсээ мэдэж үнэхээр үдсгэлэнтэй гэж бодож байна гэсэн үг гэж тайлбарладаг. Манай Гожо өөрийн хамгийн бүтээмж өндөртэй горим дээрээ тавьж агаад олон өдрийн хугацаанд манай эмэгтэйн хувцсыг нь дуусгалаа. Энэ хэсгийг нь эможиогоор таглахгүй бол харуулж болохгүй зүйл байгаа шүү. Гожо болон Марин хоёр косплей ивентэд очихоор болдог. Энд байгаа далдалсан хэсгийг нь бас харуулах боломжгүй шүү. Ингээд маш олон хоногийн дараа ажиллаа дуусгаад наранд гараад үр дүнгээ харж байгаа нь манай залууд үнэхээр тааламжтай байдаг. Маринд хэрэгтэй зүйл дээр нь туслаад халамжлаад хамтдаа метронд явж байгаад нойр дутуу олон болсон болохоор хальт зүрмэглээд сэрээд хэсэг байж байгаад Маринд хэлэхдээ чи өнөөдөр үнэхээр үдсгэлэнтэй харагдаж байсан гээд нөгөө их үнцэнтэй үгээ хэлчихдэг. Энэ үг нь мэдээж Маринд сэтгэлд татагдаж байгааг илэрхийлж байгаа. Марин гэртээ хараад ашигласан хиймэл үсээ базаж угааж байгаад Гожо руу артал тэр өмнө анзаарч байгаагүйрээ түүнийг анзаарч нэг л өөр догдсон мэдрэмж авдаг. Ингээд дараа нь Гожо өвөөдөө Марины хувцсыг хэрхэн яаж хийсэн гэдэг талаар яриад байж байхад манай эмэгтэй үнэхээр түүнд дурлснаа мэддэг. Хэсэг хугацааны дараа тэд хамтдаа оройн хоол идэж байж байгаад Марин өөрийгөө ганцаараа амьдэрдэг. Завгүй үедээ бэлэн хоол иддэг. Заримдаа өөртөө хоол иж иддэг гэж зургийг нь харуулдаг аимшигтай байлаа. Ингээд өвөө нь одооноос манад ирж хоол идэж байвал яасын дургуутсахгүй үсттэй Гожо гэв. Ингээд дуусаад Марин гэртээ харахаар болоод явж байхад ганц л хүн толгоноос нь салахгүй байнга бодогдоод л байлаа. Хэдэн өдрийн дараа тэд шинжүүтэй танилцдаг. Тэр бол дунд сургуулийн мөртлөө өндөр нь 178 см. Маш том аврах хөхтэй охин. Сургуулийн эцсийн шалгалт дуусахад Марин болон Гожо хоёр далайн эргэлөө хамтдаа явцгаадаг.
Намайг битээ буруутахаар яг одоо манай ахлах сургуулийн залуу далаа руу орох гэж гүйж байгаад Марины дотоожийг хараад зүгээр хамаг юм хөдлөөд хачин болчихдаг. Ингээд хэсэг хамтдаа байж байгаад манай залуу далааг хараад амнаас нөнөг ховрог болох үзэсгэлэнтэй гэдэг үг нь дахин гардаг. Үүнийгээ сонссон Марин сургуулийн амралт болчихж байгаа юм чи иймэрхүү зөндөө газар хоёулаа хамтдаа явъя л та. Хоёулахнаа гэж зориглоо хэлцдیں۔ Манай залууч зөвшөөрж байгаа юм л та. Марин хэлснээсээ ичээд бантаа дусуух гээд явдаг. Харин манай залуу боломж олдсон үедээ байнга ардаас нь ширтэнэ. Энэ удаа Марин түүний ардаас нь ширтээд далаатай хамтдаа үнэхээр гоё харагдаж байсан болохоор зургийг нууцаар дарчихв. Өдөр ирэх тусам улмал хайртай болоод л байдаг. Ингээд манай хүний дараагийн косплей нь эрэгтэй хүн болохоор Марин өөрийн том хөхөө багасгахын тулд бариуд цээжвчээр байгаа дараагийн дүрдээ хуурдаг. Дараагийн анги дээр тэд манга кафе ороод хамтдаа суухад Гожо нилээн сандарч байлаа. Учир нь тэд хоорондоо нилээн ойрхон суучихсан учраас. Марин манай залууд хөөрхөн чөтгөртөө манга үзүүлдэг. Энэ дайны түүний дараагийн косплей юм байна л та. Үүнийхээ зураг авалтыг Гожогийн гэрт биш буудалд хийхээр болсныг нь хараад манай залуу шокроод байж байхад Марин зүгээр штэ. Охтууд эсвэл найзуудаараа ингэж хөвжүүлдэг гоё л байдаг штэ. Манай найзуудын зургийг харалтаа гэж зураг үзүүлдэг. Хэсэг хугацааны дараа косплейн хувцас өмсөд эхнээсээ зураг даруулж эхэлдэг. Зарим дээр нь инээсэн, зарим дээр нь унтаж буй чөтгөр, зарим дээр нь шоколад идэж буй чөтгөр, эцэст нь тэдэнд хэрэгтэй хамгийн сүүлийн зураг бол манган дээр гардаг чөтгөр нэгэн эрэхтэй дуудуулж өгж байгаагаар авах. Энэ залуугийн харах өнцгөөс авах ёстой учраас манай залуугийн дээр нь Марин суугаад доороос нь манай залуу зургийг нь аваад амжилттай дуусгадаг. Тэгсэн манай хоёрын хажуу өрөөнд нь бүр дуудуугаа авалцаад ойрлолдож байна. Үүнийг сонсоод гинэт манай залууд өөрийн бодогдоод бүх би хааг нь нарийн хараад хамаг юм хөдлөөд Марины доороос нэг юм хатгахтан сандарсандаа буулгах гэтэл утас нь унаад гэрэл унтраачихдаг. Ингээд манай хоёр бие биелүүгээ амсгаатан ширтэж баг багаар ойртож байтал бүх зүйл сүрчихнэ. Яасан гэсэн чи гинэт буудлын өрөөний утас нь дуурайд аваа ирсэн чинь өрөөний цаг нь дууссан гараараа гэж авдیں۔ Хамтдаа лифтээр бууж явах үед Марин үсээ оролдоод юм дуугарах хэцүү, дуугарахгүй байх хэцүү тийм нэг эвгүй нөхцөлд орчихсон байдаг. Нөгөө талд манай залуу бүр нүд ам нь улаад хамаг цусан дээшээ доошоогүйгээд юу ч болцсон. Ингээд өсгөлийн анги дээр манай хоёрын харилцаа эргээд хэвийн болчихсон. Айж чи санаа зовоод байснаа болчихсон эхэлдэг. Яг одоо хамтдаа аимшигын кино үзэж байна. Марин нилээд айсан байгаа нь харагддаг. Тэгээд хамтдаа бас фестивал руу явах гэж байхад манай залуу Марины үсээ боосноос болоод хүзүүг нь хараад хүзүүнтэнд оролцдог. Хамтдаа салют буудуулахыг харж байх үед Гожо дотроо бодохдоо өмнө нь жил бүр дандаа өрөөндөө ганцаараа хүүхэлтэйгээ хийгээ түүнтэйгээ ярилцаад байж байдаг байсан. Одоо болохоор жинхэнэ Барбитай хамтдаа байна ухааны юм боддог. Хэдэн өдрийн дараа Марин Гожо руу залхахад Гожо яасан зүгээр үү? Ийм орой юу болсон гэхэд зүгээр л чиний хоолойг сонсомоор санагдаад гиснэ. Үнэндээ бол аимшиг юм үзээд үтлээ яагаад унтаж чадахгүй байна. Таслахгүй надтай ярьж байгаад намайг тайвшрахаар унтчих болох уу гэд тэр хоёр хэсэг хөвжөлдөж хамтдаа баахан юм ярилцдаг. Тэгж жаад манай залуу нойрондоо дийлдээ төрүүлээд унтчихдээ. Тэгсэн Марин айхаач болчихсон. Гожогийн амьсгалж байгааг нь сонсоод улам тайвшраад тухайн жилд хамтдаа хийсэн бүх зүйлээ эргэн бодож талархаад Гожо-кун хайртай шүү гэж хэлснээр аниме дуусдаг. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийхээ битгий мартаарай. Subscribe хийгээрэй. Мөн 100,000 subscribe хүрсний дараа нүр царайгаа ил болох олон үүнээс гадна зөвхөн аним гэхгүйгээр кино тайлбар, кино товчлуудыг ч гэсэн оруулах болно.